За баярлалаа. Тодруулах хэдэн зүйл байгаамаа. За энэ хууль маань одоо нийгэмд шинээр үүсэж байгаа харилцааг ус зохицуулах ач холбогдолтой хууль гэж бодож байна. За энэ маань өмнө л одоо донорын тухай хууль гэж байсан баг. За яг эргэтэн эдис шилжүүлэн суулгах гэсэн энэ чиглэлээр байгааг баг. Өмнө яаж зохицуулагдчихсан юм болоо гэж нэгдүгээр. За хоёрдугаарт Монголд одоо яг хэдэн төрлийн эргэтэн эдис одоо шилжүүлэн суулгах тэр хагалгаа энэ процессыг Монгол Улсын хэмжээнд хийж байгаа вэ? Эсийн төвшнийг энэ дотор оруулж байгаа юу? Нөгөө үр шилжүүлэн суулгах тээгч маань энэ дотор орох юм уу, тустай байх юм уу гэж энэ зохицуултыг асууж байна. За амьд донорын эргэтэн шилжүүлэхийг энэ хэмжээ заах уу? Сүүлийн үед одоо монголчууд элэг шилжүүлэн суулгаж байгаа. Амьд донороос навж өвчтөн шилжүүлэн суулгаж байгаа. Энэ дээр нэг элэгний тэр хэмжээ хувийг зааж өгж байгаа юу? Амьд донорт нь одоо хэдэн хувийг авал боломжтой, хэдэн хувь нь үлдэх ёстой гэсэн энэ зохицуултуудаа хуулийн дээр яг орж өгөхгүй. За тэгээд тодруулъя. За ажлын хэсгээс Батчлан зөвлөх 6 дахь микрофон. За Алтан цагаа гишүүний асуултанд хариулъя. Сүүлээс нь эхлээд хариулъя. За ер нь бол бид нар манай элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдлагч заавар гэж байдаг. Энд бол одоо амьд донороос элэг шилжүүлэн суулгах үйлчилгээний үед бол хүндээ бол 35%-ийн заавалшгүй үлдэх ёстой байдаг. Тэгэхгүй бол нөгөө үлдэж байгаа элэг маань бол нөгөө амьд донорхон одоо амьдралыг бол дэмжиж чадахгүй болдог учраас 65%-аас дээш хэсгийг нь бол элэг шилжүүлэн суулгах мэт авдаггүй ийм тал байгаа. За ер нь бол өнөөдрийн байдлаар манай Монгол улсад хичнээн элэг бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн байх. Тэгэхээр улсын 1-р төв эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 455 хүнд хийсэн байна. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 364 хүнд хийсэн байна. За энэ дотроос 2 хүнд цусны бүлэг тохироогүй хүмүүст шилжүүлэн суулгасан ийм эмчилгээ хийсэн. Ясны чимэг өөдлөөс шилжүүлэн суулгах эмчилгээг яг өнөөдрийн байдлаар 42 хүнд хийсэн. Эдгээр үедний маань бол үрдэн бол 95-аас дээш хувьтай ийм явж байгаа. За хавдар судлалын үндэсний төв дээр өнөөдөр бол 244 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. За ингээ хамтарсан багууд ажиллаж байгаа. Жишээ нь бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 2-р эмнэлэг, цэргийн төв эмнэлгүүдээр улсын 1-р төв эмнэлгийн баг хамтарч одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 6 хүүхдэд элэг, 4 хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ, улсын 2-р төв эмнэлэг дээр 5 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ, цэргийн төв эмнэлэг дээр 4 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн байна. За энд бас бид нэр одоо хуулийнхаа төсөлд үр шилжүүлэн суулгах эмчилгээний асуудлыг бас оруулж өгж байгаа. Үүдэл эсэмжийн эмчилгээний асуудлыг ч бас оруулж өгж байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсад 5 үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг эмнэлгүүд байгаа. Түүнээс өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн гэр бүл одоо үргийн зулаа үнэрлэж одоо баяр хөөртэй байгаа 50,000 гаруй хүүхд үр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа бол одоо төрсөн байна. За асуултанд хариулт болцсон үү? За тодруулах Алтан шагаа гишүү. За нэмэлт 2 тодруулах хэлье. За энэ эргэтэн арилжааны хэлбэр шилжчих вэ гэж болгоомжлого. Хууль эрх зүйлд хамгаалт нь ямар ах вэ? За донор хүлээж байгаа, хайж байгаа гэсэн юм яриа амын хэлбэрээр одоо энэ эргэтэн шилжүүлэх суулгах дээр элэг бөөртэй холбоотой хүмүүс яригдж байдаг шүү дээ. Энэ арилжааны хэлбэрт нэгдүгээр шилжих вэ? За хоёрдугаарт энэ донор хүлээж буй иргэдийн хувьд нөөцийн шудраг хуваарлт байж чадах уу? Одоо нэг амьгүй донороо шилжүүлэх гэсэн юм бас орцоор хуулийн зохицуултуудын дотор байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо яг шудраг хуваалт нөгөө хуваар юм уу жагсаалтанд орж одоо хүртээн хэмжээний яаж уяатан байдлаар шийдэх вэ? За ажлын хэсгээс яриулах. Батчлан зөвлөх 6 дахь микрофон. За манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш энэ сошиал ертөнцийн эргэтэн зарн эргэтэн худалдаж авна гэдэг асуудлуудтай нэлээд танилцаад Монгол эрүүгийн цагдаагийн газрын захин гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарч ажиллаад энэ бол одоо асуудлуудыг бол ерөнхийдөө зогсоосон байгаа. Энэ сошиал ертөнцийн тавигддаг одоо асуудлуудыг нэлээд одоо
хязгаарлаж өгж ийм төрлийн асуултууд тавигдахыг бол холигдсон байгаа. Ер нь бол манай хуулийн төсөлд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн сурах нийгэмлэг, Истанбулын тунхаглалын үндсэн зарчмуудыг бол мөрдлөг болгосон. Энэ нь бол хүн болон хүний эрхтний 8-аас сэргийлэх зарчмуудыг бол сайн одоо оруулж өгсөн байгаа. За хүлээгч жагсаалт шударга болдгоо гэдэг асуудал байна. Энэ дээр бол одоо манайх өнөөдрийн байдлаар 31 бодит аймагуд оноос нийтдээ 75 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, 173 хүнд шүрмэс шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг хийсэн. Энд бол яг эрхтний хуваарлтан дээр бол манай алба болон багууд хамтраад энэ хүлээгч жагсаалтнаас бол тухайн цусны бүлгийн дарааллаар нь хүмүүсээ хүлээгч жагсаалтанд байгаа хүмүүсээ дуулаж уулзаж тэр дотроос хамгийн одоо илүү зохицож байгаа эд нийслэлийн тохирон зохицож байгаа хүмүүсийг багийн гишүүд олноороо хамтарсан сууж сунгадаг. Энэ нь бол ирээдүйд бид нар бол нэгдсэн бүртгэл мэдээний сан дээр бол энэ ухаалаг асуудлыг оруулж өгөн. Тэр нь бол одоо кросс матч буюу тухайн хүнд цусны бүлгээр орж ирж байгаа эрхтэн шууд хуваарлдаг программыг одоо бид нар бас үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. За баярлалаа.